За сайн байна. Та бүхэнд юуны өмнө хүрэлцэн ирсэн үеийнхэн оюутан залуус болоод эрдэмтэн багшууч нарт энэ өдрийн мэндийг хүргэж байна. Тэгээд миний сэдв бол ногоон хөгжлийг төлөвшүүлэх нь мөн түн төлөвч одоо хүчин зүйлсийг тодорхойлоод шийдвэрлэх арга замыг бол тодорхойлох зорилготой байгаа. За ерөнхийдөө энэ дараах бүсрүүл илтгэлээд танилцуулна. Эхлээд бол мэдээж ногоон хөгжлийн талаар ойлголтоо бол өөрийнхөө бодлоор мөн одоо судалгааны үндсээр тайлбарлан мөн одоо дэлхийн техникийн анхаарал татвар ногоон хөгжил манай Монгол улсад бол ямар байдалтай одоо төлөвшөж чинь мөн одоо төрөөс баримтж буй бодлого мөн түн төлөвч одоо хүчин зүйлс нэг бол уурхай мөн ногоон хөгжлийн талаарх одоо иргэдээс авсан судалгаа байгаа. Тэгээд шийдвэрлэх одоо арга зам буюу одоо ногоон хөгжлийг төлөвшүүлэхийн тулд иргэдийн боловсруулаар дамж ногоон хөгжлийг төлөвшүүлэх нь хоёрдугаар хүрэн эдийн засгаас ногоон одоо эдийн засаг руу шилжих ийм одоо нөхцлөөр одоо ногоон хөгжлийг төлөвшүүлэх юм. Тэгээд үнэлт санал гэсэн ийм таван бүтцийн дагуу илтгэлээ танилцуулна. Эхнийх нь ногоон хөгжлийн талаарх ойлголт энд нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчны хөтөлбөрөөс нүүрс хүчлийн хий багтай байгалийн нөөцийг хамгийн үр бүтээлчээр ашиглаж нийгмийн олон талыг оролцоог хангах замаар нийгэм эдийн засаг хөгжүүлэх үед очиг ногоон хөгжил нэ гэж тодорхойлсон байгаа. Өөрөөр хэлбэл одоо энгийнээр хэлэх юм бол тухайн улс орон хөгжихдөө байгальтай ямар нэгэн хадаг балгүйгээр сөрөг үр нөлөө авчрахгүйгээр экологийн тэнцвэрийг ханган өөр босд арга замаар нийгэм эдийн засаг хөгжүүлэх үед очиг бол ногоон хөгжил гэж ойлгож болно. Манай улс бол ингэж ногоон хөгжлийн одоо хөгжүүлэлтээ одоо баримт бодлоготой бол юу гэж тусгасан бэ гэхээр нэгдүгээр 1992 онд нэгдсэн үндэсний байгууллагын Рио байгаль орчин ба хөгжил гэсэн хөтөлбөр одоо хөгжлөлт гэсэн олон улсын нэгдсэн чуулга улсад барьцаалсан Рио де Жанейро хот болсон байгаа. Энэ улсад бол манай улсын тухайн үеийн ерөнхий сайд болсон ил бэмсрэн болон ил бэмсрэн төлөвлөлтөд төлөөдөгчд оролцсноор бол олон улсын тогтвортой хөгжлийн хамтын нийгэмлэг манай улсад анх удаа нэгдээ орсон түүхтэй байдаг. Энэ хөтөлбөрт оролцсныхаа дагуу манай улс 1994-өөс 98 онд тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөр гэж одоо баталсан байгаа. Тэгэхээр тогтвортой хөгжил гэж юу хэлээд байгаа гэхээр байгаль орчин нийгэм эдийн засаг гэсэн гурван асуудлыг нэгт уялдаатайгаар авч үзэж байгалийн нөөцийг зүй зохистойгоор ашиглаж өнөө үе болон хойч үедээ үүдүүлэн үлдээх нийгмийн бүтээн байгуулах үйл явцыг тогтвортой хөгжил гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энд 1994-өөс 98-д хэрэгжихийн тогтвортой хөгжлийг баталснаар бол манай улс бол ногоон хөгжлийн тухай асуудлыг бол одоо тавьсан эхэлтэн болсон байгаа. Улмаар 1997 онд төрөөс экологийн талаар баримтлах бодлого гэсэн бодлогыг баталсан ба энэ болохоор экологи гэдэг бол байгаль орчин суурилсан эдийн засгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах үйл явцыг бол экологи гэдэг байна. Экологийн тэнцвэрийг хангана гэхээр хүн байгаль хоёрын харилцан хамааралт аль нэг нь хохирлгүй байж тухайн байгалийн нөөц нь аяндаа нүхэн сэргээд тэр даацд нь тохируулж байгалийн үр шимийг хүртэх явцыг бол экологийн тэнцвэр гэж байна. Тэгэхээр энэ төрөөс экологийн талаар баримтлах бодлого дээр экологитой байгальтай хүн яаж харьцуу, ямар даацд нь тохируулж яаж үр шимийг хүртэх вэ гэсэн асуудлыг бол маш нарийн сайханд оруулсан байлаа ч гэсэн яг одоогийн байдлаар бол үүсэж байгаа нөхцөл байдал бол чинь ууд уурхай тухайн байгалийн өөр аяндаа үүсэх нүхэн сэргээд өөрийгөө нүхэн сэргээгч битгийхэд нүхэн сэргээгт үйл ажиллагаа явуулаач нүхэн сэргээх үйл ажиллагаа амжилттай болохгүй хүртэлх төвшөнд нь өнөөдөр байгалийн нөөцийг ашиглаад байгаа юм аа. Тэгэхээр энэ бол мэдээж одоо хуулийн хэрэгжилтээр анхаарах асуудал. Дараагийн нэг асуудал бол 2012 онд байгаль орчны багц хуулийг бол баталсан байгаа. Энэ хуулийн талаар бол одоо салбарын хүмүүс бол одоо маш ам сайтай байгаа хэдий ч гэсэн мөн л одоо энэхэн хэрэгжилтээр бол одоо маш анхаарч одоо хэрэгжих нь бол зөв байгаа. Тэгээд мөн одоо 2022 дараагийн нэг асуудал одоо хуучнаа бол одоо байгаль орчин аялал жуулчдын ямыг бол байгаль орчин ногоон хөгжлийн яам болгож ногоон хөгжлийн талаарх асуудал хариуцсан ерөнхий чиглэлийн яам болох хүртэл бол анхаарлаа хандуулсан байгаа. За дараад нь бол ногоон хөгжил Монголд төлөвшөлт бол энэ ууд уурхай хүчин зүйлээр зайлшгүй одоо нөлөөж байгаа. Тэгэхээр бол өмнө нэлтгчүүд ууд уурхай хүчин зүйлсээ одоо эргэцэн орчин талаар ярьсан. Би бол одоо яг энэ ууд уурхай явагдах юм амьдралын мөчлөг байгаа юм бол нэгдүгээр бол одоо ашигт малтмуудын нөөцөд газар жинхэнэ дотроо ашигт малтмуудын нөөцөд газраа тодорхойлоод хоёрдугаарт нь хайгуул хийж ямар хэмжээний нөөц байгаагаа тодорхойлно. Гуравдугаарт нь техник эдийн засгийн үндэслэл нарийнчилсан үндэ хийгээд дөрөвт нь ашигт малтмуулын олборлолтоо хийгээд тавд нь нөхөн сэргийн хаалтын үйл ажиллагаа 6-д нь хяналтын дараах мониторинг гэж юм. Тэгэхээр энэ амьдралын мөчлөгөөс алинд нь доголдол гарч байна. Тэгэхээр 5 6 дугаар мөчт нь бол одоо манай улсад бол их доголдол ажиглагддаг. Тиймээс одоо байгаль орчин одоо ногоон хөгжлийг одоо бий болгоход бол эдгээр одоо зүйлүүд нь одоо саад болж байгаа гэсэн үг. Жишээ нь одоо нөхөн сэргээлтэй хаалтын үйл ажиллагаанд нэг жишээ дурдах юм бол
2011 онд одоо хийсэн судалгаагаар бол нийт бол одоо ууд уурхайн улмаас 17,000 орчим га газар бүртгэснөөс түүний одоо нөхөн сэргээгдэх үед ажиллагааны 4200 орчим га газар нөхөн сэргээлтэнд бол огт ороогүй байгаа жишээтэй. Энэ мэтлээ хариуцлагагүй одоо ууд уурхайн нөлөөнөөс болоод манай улсад бол одоо ногоон хөгжил одоо хөгжихэд бол тийм нэг асуудал болоод байгаа. Мөн одоо дараагийн асуудал хаалтын дээрх мониторинг. Энд мониторинг хяналт гэгүй мониторинг гэсэн байгаа. Мониторинг хяналт хоёрын ялгаа нь юу гэхээр хяналт бол одоо ийм явахад ийм доголт гарсан байна. Энийг энэ доголт гарахад хүрсэн одоо хүнийг одоо хүнд одоо хариуцлага тооцох тиймд одоо замыг илэрхийлдэг бол мониторингийн ялгаа нь бол тухайн одоо гарсан доголтыг илрүүлээд яаж сайжруулах вэ гэдэг тал дээр нь илүү анхаардаг. Тиймээс одоо 6 дахь үед ажиллагаа 6 тэмдэглэлийн мөчлөг бол одоо манай улсад бол дутагдaltaй байгаа. Тэгэхээр ягаад одоо өөр бус одоо хог хаягд лагаарын бохирд гэж яригадаад байгаа өнөө үед ягаад заавал ногоон энэ уул уурхай үзүүлэх нөлөөг илүү их авсан бэ гэхээр уул уурхай үзүүлэх одоо хор хөнөөл нь их ч гэсэн эдийн засаг нийгмийн одоо хөгжилд үзүүлэх иргэнүүд бол маш их. Эдийн засаг гэхдээ нийгэм эдийн засгийг хөгжүүлж байгаа тэр нөлөөс нь хэрвээ байнга хяналт тавихгүй бол хор хохирлоос доох түвшинд орох хүртэл аюултай. Өөрөөр хэлбэл байгаль орчинд үзүүлж байгаа хор хөнөөл нь нийгмийн эдийн засагт үзүүлж байгаа эерэг талаасаа илүү гарах магадлалтай учраас байнга ингэж ууд уурхай амьдралын хүчтэйгд бол ингэж хяналт тавих нь бол зүйтэй байгаамаа. За дараагийн асуудал бол ногоон хөгжил Монголд гэдэг энэ одоо иргэдийн ногоон хөгжлийн сарах одоо судалгаа хийсэн байгаа. Энэ бол бизнесийн байгууллагч гэсэн анх зах зээл шинэ бүтээгдэхүүн гаргалаа гэхэд тэр бүтээгдэхүүнээ одоо хэрэглэгчдэд одоо таниулан сурчлах ажил байдаг. Ажил одоо чухал байдагтай адилхан ногоон хөгжил бол бас манай улсад бол одоо харьцангуй шинэ ойлголт. Тиймээс ногоон хөгжлийг бол хөгжүүлэхийн тулд мэдээж бол иргэдэд энэ талаар мэдээлэлтэй байх нь чухал. Тиймээс иргэдийн миний талаар мэдээлэл ямар байхыг мэдих зорилгоор бол ийм санамсаргүй төврийн аргаар 20 одоо хүний багтаасан ийм судалгаа авсан байгаа. Тэгээд судалгааны одоо насныхан бүтцээр нь авсан ба залуу одоо монголчууд насны ангиллын давуу одоо хамгийн идэвхтэй гэх одоо 18-25 нас мөн одоо 26-аас 35-наас 36-45-наас гэсэн эдгээр одоо хүмүүсийг хамруулж авсан байгаа. Тэгээд одоо судалгааны үр дүн бол нэгдүгээр асуултанд бол та ногоон хөгжлүүдийг хэрхэн ойлгодог гэсэн асуултанд бол дараагийн 6 хариултуудыг оруулсан. Энэ 6 хариултуудыг бол ногоон хөгжлийг тодорхойлсон олон янзын тодорхойлтууд одоо байдаг одоо шийдэл тэмдгүүдийг оруулсан юм л да. Эндээс нэгээс 3 хариултыг сонгох боломжтойгоор эндээс бол эхний одоо асуултанд бол 60%-аар бол байгалийн нөөцийг үр ашиглаар ашиглахыг бол ногоон хөгжил гинэ гэж ойлгосон байгаа. Дараагийн хоёр асуулт нь бол 75%-аар байгаль дэлхийг хамгаалах мөн нөхөн сэргээх үйл ажиллагаа ногоон хөгжил мөн дараагийн асуулт нь 35%-аар төрөөс экологийн тал дээр үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх үйл ажиллагааг ногоон хөгжил хэлнэ гэсэн эдгээр одоо 3 асуудлууд бол одоо хамгийн их одоо хувийг эзэрсэн байгаа. Тэгэхээр дээрх судалгаанаас үндэслээд ногоон хөгжлийг дүгнэлт хийхэд төрөөс экологийн чиглэлийн үйл ажиллагаа дэмжиж түүн зарцуулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх замаар байгаль эрхлэгээ хайрлан хамгаалж нөхөн сэргээх үйл ажиллагаан дээр анхаарч байгалийн нөөц байдлыг үр ашиглаар ашиглах үйл явцмаа гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл энэ дээр нөхцөл үндэсний байгууллагаас тодорхойсонтой утга нэг байна. Тэгэхээр нийт одоо судалгаанд оролцсон одоо хүмүүсд үнэхэд бол ногоон хөгжлийн тал дээр бас тодорхой хэмжээний ойлголт мэдлэгтэй болсон байна гэж хэлж болохоор байна. За мөн дараагийн асуудал одоо ногоон хөгжлийг хөгжихэд манай улсад ямар асуудал тулгамдаад байна гэсэн асуулт байгаа. Судалгаанд оролцсон одоо дараах одоо 3 асуултыг ногоон хөгжлөөр тулгамдаад одоо шийдвэрлэж явах асуудал байна гэж хэлсэн байгаа. Нэгдүгээрт нь иргэд мэддэг мэдээлэл дутмаг. Энэ бол яалтчгүй үнэ. Ногоон хөгжлийг хөгжүүлэх гэж л байгаа бол иргэд рүүгээ чиглэсэн иргэд ногоон хөгжлийн талаар мэддэг бодох ажил нь бол одоо зайлшгүй чухал. Энэс одоо 35% иргэдийн мэддэг мэдээлэл дутмаг гэж хариулсан байгаа. Дараагийн хариулт бол 50% нь агаарын бохирдол ногоон хөгжлийг хөгжүүлэхэд бас одоо тодорхойлж байгаа бэрхшээл байна. Мөн дараагийн асуулт нь 55%-аар одоо хог хаягдлууд одоо ногоон хөгжлийг хөгжүүлэхэд бол одоо зайлшгүй одоо тодорхойлж асуудал байна гэж тодорхойлсон байнамаа. Тэгэхээр дээр ярьсанчлан иргэдийн мэдлэг мэдээллийг тухайсан хоёрдугаар асуулт агаарын бохирдол гэж яриад агаарын бохирдлын өмнө яг илтгэлийнхаа одоо хэвлэмж байдалд нь маш их одоо дэлгэрэнгээр оруулсан байгаа. Ер нь бол товчхондоо бол нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргасан судалгаа байгаа. 2011 оны 1 сарын 1-ний байдлаар бол Улаанбаатарын хэмжээнд байгаа тооцоолтын хэмжээ бол 1575 микрограмм байгаа. Энэ юу гэсэн үг гэхээр Улаанбаатарт амьдарч байгаа нийт оршин суугчдын хүн тус бүр 4-5 харьцаг тамхи татсантай ижил хэмжээний одоо хордож байна гэсэн. Тэгэхээр эдгээр асуудлыг шийдвэрлэх одоо зайлшгүй шаардлагатай байгаа. Хоёрдугаарт нь бол хог хаягдл гэж байна. Хог хаягдл бол одоо
нийслэлтүүд одоо 500 тонн өдөрт бол хог гардгаас бол 300 орчим тонн хогийг бол одоо уурын даралтаар шатаагаад 200 орчим тонн хогийг бол одоо хөрсөнд буудаг. Энэ бол хөрсөнд одоо маш их хэмжээний сөрөг үр дагаврыг авчирч мөн улмаар халдварт өвчнүүдийн одоо их үүсвэрийг одоо тавьдаг байгаамаа. За тэгэхээр ногоон хөгжлийн төлөвшөлтөд хамгийн ихний алхам бол боловсролоор дамжиж ногоон хөгжлийг одоо ногоон хөгжлийн мэдлэг мэдээллийг одоо бий болгох юм. Гэхдээ монголчуудын эртнээс байгальтай харьцаж ирсэн уламжлалтын тэр аргыг боловсролтой бол нэвтрүүлж өгөх нь чухал. Юу гэхээр эртээр үеэс яаж ингэж байгальтай харьцаж ирсэн бэ гэхээр тухайн үеийн нөхцөл байдалтай тааруулаад одоо шашнаар нь дамжуулж одоо маш их байгаль орчныг хамгаалж ирсэн. Жишээ нь бол ус руу усанд одоо хувцас угааж болохгүй. Тэгвэл одоо ус бохирднуудыг маш сайн мэддэг байсан болохоор усанд одоо хувцас угаавал өөр янзын байдлаар одоо шашнаар нь дамжуулж энгийн тэгнэ гэсэн байдлаар бол одоо тайлбарласан. Мөн одоо бидний сайн мэдсэн ч л одоо газарт одоо хамаагүй ирээч болохгүй. Тэгвэл одоо ээж насаар хэмжлэн одоо шашин сүсэг бишрээр нь дамжуулж ингэж тайлбарласан байгаа. Мөн одоо зөвхөн шашин сүсэг бишрээр нь одоо тухайн үеийн хууль тогтоомжид оруулаад зогсохгүй олон түмний одоо зэмлэл одоо энэ төвд маш их хүрдээдэг маш их одоо тийм тухайн одоо байгаль орчны хамгаалалт нөлөөлж исэн. Тухайн одоо магадгүй одоо урсанд хамаагүй юм одоо хайсан хүнийг бол олон түмний зүгээс одоо маш их одоо буруу шиг зэмлэх бол тийм явдал байсан. Тиймээс одоогийн боловсролын системд одоо хүүхдийг багаас нь эхлүүлж эдгээр их одоо эртнээс байгальтай харьцуулсан уламжлалтыг одоо шингээс нь тийм боловсролын хичээлийг боловсролын системд суулгах нь чухал юм аа гэж утсан байнамаа. Тэгээ боловсролын систем яаж заавал санах болсон бэ гэж хэдийгээр одоо үр дүн бол магадгүй одоо урт хугацааны одоо хожим мэдрэгдэх хэдий ч гэсэн хамгийн зөв хамгийн найдвартай арга нь боловсролын төвшөнд одоо ингэж ногоон хөгжлийг одоо суулгаж өгснөөр одоо ирээдүйд бол манай улс бол ногоон хөгжлөөр хөгжих одоо нэг одоо гарсан болж их юм аа. Тэгээд одоогийн үед бол одоо залуучууд бол одоо боловсролууд эзэмшээд байгаа нь ажигладаг. Гэхдээ боловсрол гэхий зөвхөн одоо эрдэм ном бисэн одоо явцруулж ойлгож болохгүй. Боловсрол гэдэг нь бүхий зүйл явцар одоо өөрийгөө хөгжүүлэх одоо явдал байдаг. Тиймээс боловсролын цаана заавал ёс суртахуун гэдэг зүйлийг ярих хэрэгтэй. Одоо манай залуучууд одоо гадаад одоо янз бүрийн одоо боловсрол эзэмшээд одоо тэдэнд диплом авсан гэж ирдэг ч гэсэн бодомжинд одоо ховоо хайжвал тэр хүн одоо боловсролтой гэж хэлэх үгүй юу гэсэн асуудал гарна. Тиймээс боловсрол гэдэг бол зөвхөн одоо мэдлэг эзэмших талаар бол ойлгох нь бас үүсгэл юм аа. За дараагийн нэг асуудал нь одоо хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих гэсэн. Ногоон хөгжлийг хөгжүүлэхэд бол зайлшгүй одоо тэр тухайн улс нь ногоон эдийн засаг руу шилжчихсэн байх хэрэгтэй. Эдийн засаг гэдэг нь тухайн одоо улсын бол одоо хөгжлийг илтгэх хамгийн одоо гол одоо хүчин зүйл байдаг. Тиймээс ногоон хөгжил рүү хөгжих гэж байгаа улсууд ногоон эдийн засаг руу одоо найдвартай одоо зайлшгүй шилжих одоо шаардлагатай байна. Тэгэхээр хүрэн эдийн засаг гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр байгалийн нөөцийг ухаан байж ашиглаад тэр ашигласан одоо үр шимийг нь бол одоо шудраг ил дотор одоо хуваарлж чадахгүй байгаа тэр нөхцөл байдлыг бол хүрэн эдийн засаг гэж байгаа. Харин одоо ногоон эдийн засаг руу шилжинэ гэдэг бол хүний одоо байгалийн тэр хязгааргүй хязгаарлагдмал байгалийн нөөц баялаг одоо зөв одоо хангаж удирдах тухай асуудал юм аа. Тэгээд нэгдүгээр одоо шилжих арга зам хүний хөгжлийн индекс удаагийн улам мөрийн харьцуулна гэж байгаа. Зарим улс орн бол хүний хөгжлийн индекс нь бол өндөр одоо байдаг ч гэсэн мөн одоо экологийн улам мөр нь бол мөн өндөр байдаг. Энэ юу гэсэн үг вэ? Тухайн улсаар одоо хүнийхээ хөгжилтөд анхаарах явцдаа байгаль орчиндөө маш их хэмжээний одоо хохирол учруулсан байдаг. Мөн зарим улс орн яадаг вэ гэхээр ямар байдаг вэ гэхээр тухайн одоо нэг хүнд экологийн улам мөр нь бол бага байдаг. Гэхдээ мөн одоо хүний хөгжлийн индекс нь мөн бага байдаг. Тэгэхээр ногоон хөгжлийг хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих гэж байгаа улс бол тухайн одоо ард түмнээ одоо хөгжүүлэхдээ одоо байгаль орчиндөө аль болох хал балгүй тийм арга замыг одоо сонгож чадсанаар одоо энэ ногоон эдийн засаг руу одоо хөгжих боломжтой. Мөн дараагийн нэг арга зам нь бол эдийн засгийн гол нөлөө үзүүлдэг байгалийн баялагийг дотоодын нийтлэлтэй харьцуулах гэж байгаа. Энэ бол одоо эдийн засгийн одоо манай Монгол улсад бол одоо жишээ нэг гэдэг авдалцаа одоо нүүрс одоо эдийн засгийн нүүрс авт одоо тийм одоо баялаг одоо эдийн засгийн гол нөлөө үзүүлдэг байлаа гэж бодъё. Гэхдээ тэнийг олборсон хэмжээнд бага байхад дотоодын нийт бүтээгдэхүүнд одоо эзлэх хувь хэмжээ өндөр байх нь бол энэ тухайн улс нь бол одоо байгалийн нөөц баялаг одоо зөв хуваарлж байгааг нь одоо шинж юм аа тийм. Байгалийн нөөц баялаг одоо зөв хуваарлж байгааг шинж байна. Тэгэхээр дээр одоо хоёр арга замаар бол одоо ногоон одоо эдийн засаг руу шилжих боломжтой.
Тэгээ дээрх одоо шинжилгээ хийх явцдаа одоо энэ дараахан одоо сантыг үл дэвшүүлсэн маа дээр ясан ч одоо ууд ухааны үзүүлэхэд хүчин зүйл одоо их байна гэдэг байгаа. Тэгэхээр энэ асуудалд одоо яаж анхаарлаа одоо хандуулах вэ гэхээр тухайн одоо ууд ухааны компаниудаас хаана одоо байгалийн баялаг байна мөн түүнийг яаж олборлох вэ гэдгээ сайн мэддэг тийм мэрэгчлэлтэнгүүд байдаг. Харин тэрийг яаж нөхөн сэргээх вэ гэдэг тал дээр одоо тийм мэрэгчлэлтэн байдаггүй. Тиймээс тухайн ууд ухааны компаниуд нөхөн сэргээлтд маш хангалтгүй хийдэг. Тиймээс одоо нөхөн сэргээлт хөрсний одоо бохирлын талаарх одоо тийм хүний нөөцийг бий болгоод тийм аж ахуйн нэгж байгуулаад тэр аж ахуйн нэгж байгуулахдаа ууд ухааны компаниуд нь заавал одоо хуулийн үндсэн дээр гэрээ байгуулад ууд ухааны компани одоо байгалийн баялагыг олборлоо түүний дараа одоо гэрээний дагуу нөхөн сэргээх үед тухайн одоо мэрэгчлийн одоо багууд нь одоо ийм явуулзуул одоо энэ ууд ухааны одоо үр шимийг болоо бид нар одоо зөв оновчтой одоо хүртэж чадна гэсэн үг юм аа. Хоёрдугаар нь ноон хүчний талаар хоёрдугаарыг одоо таниулах гэж байгаа. Энийг үл яаж таниулах вэ гэхээр боловсролын төвшин тус бүрээр нь одоо ноон хүчнийг өөрөө тайлбарлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бага ангийн хүүхдүүд ноон хүч нь одоо ингэж одоо ийм макс одоо мэрэгчлэн үг хэлхий илүү одоо илэрхийлэхээс өмнө бүх одоо амьдралынх нь одоо өдөр тутмын асуудалтай одоо холбож одоо тайлбарлаж тэр дээр судалгаа авснаар тэр одоо судалгааны үр дүнд нь одоо тааруулаад тухайн одоо боловсролын төвшин боловсролын одоо дээд боловсролтой одоо дээд ихтэй сургууль сонсож байгаа оюутан мөн одоо дунд сургуулийн оюутан мөн одоо залуучууд гэх мэтчлэн одоо тийм одоо субъект рүүгээ бол одоо ноон хүчний талаарх бодлогоо явуулж явах зүйл маа. Мөн дараачийн асуудал нь бол татварын бодлого гэж байгаа. Татварын бодлогоор бол ноон хүчлийг одоо бий болоход одоо маш их одоо үнийн хөшүүрэг бий болох юм гэж одоо өгсөн маа. Өөрөөр хэлбэл за одоо ууд ухаа тэгэхээр заавал ууд ухааг энгийн тэгнэ гэж одоо сөрөг үр дагаврыг авчирхаас илүү хэрвээ тэр тухайн ууд ухааны компани байгаль дээлтэй одоо томд хөрж нэвтрүүлэх тэрийг одоо яаж татвараас нь хөнгөлдөг бүр одоо цаашаа чөлөөдөг мөн одоо ууд ухааны байгальд тохирол учруулах тийм үед ажиллагаа явуулж байгаа тийм аж ахуйн нэгж одоо байгууллагуудтай бол татврын өндөр болоод тухайн тэр татврын мөнгөөр нь буцаагаад тэдгээр одоо компаниудын одоо бий болсон тэр одоо байгалийн хот хүмүүсүүд арилгах замаар бол үйл ажиллагаа явуулна гэж утсан байгаа. Ингээд дээрх арга замыг бол хэрэгжүүлснээр одоо Монголд бол ногоон хүч бий болох тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна. Мөн одоо нэг одоо давуу тал нь бол манай улс бол одоо харьцангуй одоо том өргөн уудын нутаг дэвсгэртэй нөхөнд газар нутгийн хэмжээрээс харьцангуй одоо дээгүүр ордог. Мөн одоо манай улс одоо явуулж байгаа үйлдвэрүүд нь бүгдээр одоо хөгжлийнхаа ихэнх шатандаа явуулж байгаа. Бас дээр нэмээд ихэд дэлхийн одоо томоохон одоо Оросын холбооноос бас бүгдний хятад бас гэх мэт дэлхийн томоохон одоо эдийн засгт одоо маш ойрхон байгаа учраас маш ойрхон байгаа зэрэг нь ногоон хүчлийг хөгжүүлэхэд одоо манай улсын хувьд бол давуу тал болох юм аа. Тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа.